бичсэн үү? За одоо тэгвэл олон танихгүй. За сайхан амарцгаан засрын хүмүүстээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв арцнал функцийн интеграл гэрчгээ тавьчаарай. Арцнал функцийн интеграл. За бидний зорилго айлгарын бутархайн үндсэн дүрэн болон тодорхой ус коэффициентийн арга ашиглан зайн хэлбэрийн интегралыг бодох. Зорилгын бичиж авчихаа. Айлгарын бутархайн үндсэн дүрэн болон тодорхой ус коэффициентийн арга ашиглан зайн хэлбэрийн интегралыг бодох гэсэн хичээл байна. За нэгтэн. Хуваар нь AX дээр нэмэх нь B. За хүртүр нь юм өвчр хэлбэртэй интегралыг бодох арга нь. За нэгдүгээрт нь байна шүү дээ. Уг хэлбэрийн интегралыг бодохдоо ижил хуваартай бутархайн нэмэх дүрэн болон айлгарын бутархайн хуваах үдлийг ашигладаг. За жишээ нэг. Багш энд нэг үйлдэл харагдсан байгаа энд тайлбарлая. Бидний интегралын хүртүр нь байна шүү дээ. За хүртүр нь x квадратаас хасах нь 3x нэмэх нь 4 байна тий. Хуваар нь x. За энэ дэлгэцэн дээрх бодолтон дээр нэг үйлдэл оргисон байгаа. Тэрийг багш нь одоо тайлбарлах гэж байна шүү. За энд x. Хүртүрийн 3 гишүүнд тус бүрийг биштэй. Энгийн бутархаан дүрмээр гэдэг маань x-тэй хувааж өгч байгаа. Өөрөөр хэлбэл x квадратыг хуваах нь x, хасах нь 3x-ийг хуваах нь x, нэмэх нь 4-ийг хуваах нь x. За энэ үйлдэлийг тэр бодолтон дээр оргисон байна. За ингэхээр эхний x-үүдийг хураахад за хоёрдугаар гишүүний x-үүдийг хураахаар 3 үлдэн тий. За үлдснээр бичээдхээ. За x-с хасах нь 3 нэмэх нь 3-ыг хуваах x. За хүүхдүүд энэ зүйлийг хийлээ. Тэгэхээр бидний интеграл маань x-с хасах 3 нэмэх нь 4-ыг хуваах нь x болчихж байгаа. Тэгэхээр нийлбэр ялгуур тусгаарт интеграл шилжихээр x dx за ийм хэлбэртэй болсон байна. За эхний интеграл маань бидний мэддэг энгийн интеграл байна тий. X зэрэг дээр нэгийг нэмээд тэгээд тэрэндээ хуваадаг. За багш нь энэ дээр нэг буруу бичлэг хийчихлээ. Энэ их бүгд зовж байгаа тий. За энэ буруу болсон шүү. Энэ ажилласан ч болсонгүй. Одоо тэгэхээр бүгдээр ингэ. Багшаа бичсэн энэ үйлдэл чинь нөгөө жишээ бодлогон дээр ч байгаа тий. За эндээсээ тайлбарлачих. X-ийн их функц x квадратыг хуваах нь 2 болно. За 3-ын их функц маань 3x болно тий. За энэ 4-ийг хуваах нь x маань интегралын тэмдгийн өмнө 4 гэсэн сул коэффициентээ гаргачаар нөгөө өмнөх хичээлээ үзсэн. L-ийн натурал логарифм x болж байна. За ингээд бидний жишээ бодлого маань бодогдлоо тий. Энэ ойлгомжтой. Энгийн бутархайн
дөрмийг ашиглаад x квадратаас 3x нэмэх нь 4 гэдгийг x гишүүн болгоныг ингээд салгаж хувааж өгөхөөр бидний интеграл маань яах вэ? Тус үрдээ 3 интеграл шилжиж шүү. За энэ ойлгомжтой юу? Тэгвэл дараагийн жишээнд оръё. За жишээ 2. За жишээ 2 дээр энэ багш нь нэг тайлбар хийхгүй бол бас болохгүй. За эхний жишээн дээр яагаад x-с 2-ны x квадратаас 3x нэмэх нь 4 гэдэг пункт маань ийм хэлбэрт шилжчих вэ гэдгээ яах вэ? Одоо багш нь тайлбарлах гэж байна. За хүүхдүүд нэг юм сайн анхаараарай. Одоо энэ хуваарьт x-с хасах 2 гэд ялгууртай болоод ороод ирэхээр сая нэгдүгээр жишээний аргаар бодож болохгүй шүү. За яагаад болохгүй байгаа юм бэ гэхээр энд зөвхөн x юм уу, x квадрат юм уу, 2 ч юм уу, ингээ коэффициент юм уу энэ нэг гишүүнд хэлбэртэй өгөгдсөн байгаа тохиолдолд энгийн доторхойн дүрмээр гишүүн болгоныг хуваагаад ботчихж байгаа юм. Одоо энэ ялгууртай x-с 2 гэ ялгуур нийлбэр болсон тохиолдолд бидний намрын үтсэн хуваах аргыг хэрэглэнэ. За энэ жишээнээр маань тайлбар байхгүй байх шүү. Бүгд энд тайлбарлалаа. X квадратаас хасах нь 3x нэмэх нь 4-ийг x-с хасах 2-т хуваа. За энэ хуваах аргыг бид нар намар үтсэн байгаа тий. X эргүүн x квадрат 2x тий. За хасаад өгөхөөр x квадратууд x квадратаас x сөрөг 3x дээр энэ нэмэх нь 2x болж өөрчлөгддөг тий. Тэгэхээр энэ сөрөг 1x гэдэг тий. Одоо сөрөг x болгохын тулд бүгд энэ сөрөг 1-ээр тий. Тэгэхээр сөрөг x дээр нэмэх нь 2. Хасахаар x квадрат x-ууд тусна 4-өөс хасах нь 2 буюу үлдэгдэл нь 2 гарч ийн. За тэгэхээр одоо энэ бутархай маань юутай тэнцүү болж байна вэ гэхээр за энд нийлбэр аавна. Биш ээ, ноогдор аавна. Бидний энэ хуваагаад гарч ирсэн маань ноогдор штэ. X-с хасах 1 нэмэх нь за үлдэгдэл маань энэ хүртүүртэй тавьд шүү. Ийм хэлбэрт шилжиж байгаа. За ийм учраас бидний интеграл яах вэ? X-с хасах 1 dx нэмэх нь одоо нэг энэ хэлбэрээ 2 интеграл болгон салгаччих гэсэн үг шүү дээ. 2-ыг хуваах нь x-с 2 dx. За ингэж гарч ирж байгаа шүү. Бүрнэш биш л яах вэ? Би нөгөө бичснээ дарчлаа. Энийг ээжлүүлэх. За. Энийг ээжлүүлсэн л дээ. За натаж байгаа шүү. За. За ийм болж байгаа. Цаашаа бодлтыг ойлгож байна уу хүмүүс ээ? За x-с 1-ийнхээ их функцийг олохоор x маань зэрэг дээр 1-ийг нэмэхээр x квадрат хуваах нь 2 болно тий. 1-ийн их функц нь x нэмэх нь за энэ 2-ыг хуваах нь x-с 2 гэдэг маань бидний өмнөх хичээл натурал логарифм болсон гэж ойлгох тий. За энэ тодорхойгүй интеграл учраас c-г нэмж өгч байгаа. За бодолт ойлгомжтой юу? За жишээ 3-аа бичиж авчи. Сайн бичиж авсан байна.
хэлээ. За бичсэн үү хүмүүс ээ? За тэгвэл одоо 3 дугаар жишээгээ. За 3 дугаар жишээн дээр нь энэ тайлбар хийх хэсгийг ерөөсөө үлдээсэн байгаа. Жишээлбэл одоо интегралын доторх y-ийн 3x-ээс хасах нь 1, угаах нь y-ийн x зэрэг гэдэг маань яагаад ийм хэлбэр зэхэлдсэн тайлбар нөхгүй. За одоо багш нь тайлбарлая. Энэ бол нөгөө энгийн бутархайн дүрмээр 2 бутархайн ялгуур болгочихж байгаа. За. Тэгэхээр y-ийн x-ийг нь y-ийн 3x-тэй хураач. Тэгэхээр энд y-ийн 2x үлдчихэж байгаа. Y-ийн 2x-ээс хасах нь 1-ийг хуваах нь y-ийн x болно тийм. За одоо тэгэхээр энэ жишээ бол ингэж нөгөө бидний интеграл доторх илэрхийлэл маань энэ хэлбэрт шилжиж байгаа. За тэгээд тус бүрийнх нь интеграл болж байгаа. Одоо энд орж ирж байна. Интегралаар бичгээр. За эхний интеграл маань бидний нөгөө өмнөх хичээл дээр үзснээр зэрэг нь 2x байгаа учраас зэргийн x-ийн өмнөх 2 гэсэн тоог интегралийн тэмдгийн өмнө 1-ийг хуваах нь 2 гэж гаргана тий. Тэгэхээр дифференциалын доторх x маань 2x болж байгаа. За ингэсэн тохиолдолд бидний их функц маань 2-ны 1 нь y-ийн 2x болчихж байгаа. За энэ 2 дугаар интеграл дээр болохоор 1-ийг хуваах нь y-ийн x гэдэг дээр y-ийн сөрөг x болгоно. За тэгээд бодолтой хийхдээ энэ сөрөг нэгийг интегралийн тэмдгийн өмнө гаргана. Тэгэхээр энэ хасж байсан тэмдэг маань энэ тэмдэг маань нэмэх болж байгаа гэдгийг ойлгож байгаа зүгтээ тий. Энэ нэмэх болж байгаа шүү. Тэгээд дифференциалын доторх нь сөрөг x болоод их функц нь y-ийн сөрөг x. За бодолтой ойлгомжтой тий. Энэ болон бид нар энэ яагаад ийм болж байна гэдэг хөрвөлтөд хийгээ сурчвал өнөөдрийн хичээл маань өмнөх хичээлтэй ч холбоотой болчихж шүү дээ. За дараагийн бодлого. Жишээ 4. За жишээ 4. Сая хийгөө. За буцаагаад. За та нар бичиж болсон гэдгээ хэлээрэй багш нь хүлээн шүү. За энэ ангид ерөөсөө бий л байгаа учраас асуух юм а чөлөөтэй асууна. Ойлгохгүй юм асууж болно шүү. Нэгийг хуваах нь сөрөг нэг гэж гарч байгаа. Тэгэхээр тэр хасах тэмдэг маань эрг болчихж байгаа. Аль x-ийг өмнө хасах гэж. Тэг тайлбарлах уу? Энэ нэгийг хуваах нь яг x dx тий. Хэрвээ яг x функц дээр яг x маань хуваарьт байх юм бол бид нар нөгөө зэргийн чанараараа зах зэрэг рүү оруулж байгаа шүү дээ.
За одоо энэ маань нөгөө түрүү чи хичээлд бүтсэн. Бидний зэрэг сөрөг x ба дифференциалыг сөрөг x болгох шаардлагатай шүү дээ. Тэгэхийн тулд интегралын өмнө нэгийг хуваах нь сөрөг нэг гэж гаргадаг шүү дээ. За тэгэхээр интегралын доторх y-ийн сөрөг x маань d сөрөг x. Одоо ижлэх болсон тий. Зэрэгтэйгээ доторх y-x ижлэх. Тэгэхээр энэ сөрөг нэг маань яах вэ? За энэ сөрөг x маань энд тооцогдоод нэмэх болсон гэдгийг ойлгож байгааз. Тэгээд их функц нь болохоор y-ийн сөрөг x шүү дээ. За одоо ойлгосноо. За бичиж дууссан уу? За дөрөвдүгээр жишээн дээр. За эхлээд та нар жишээ болгоо бичээд авчих. Багш нь дараа нь тайлбарлаж өгөө. За дөрөвдүгээр жишээн дээр интегралын доторх илэрхийлэл маань одоо та нар ойлгоцсон. За багштай хэлдэ. Яагаад тийм хэлбэр шилжчихв гэдгийг юу гэж бодож байна? Яагаад нэгийг хуваах нь косинус квадрат x dx дээр нэмэх нэгийг хуваах нь x dx гэсэн юм хоёр интегралын нийлбэрт шилжчихв? Зөв салгасан. За энэ үйлдэл нь байхгүй учраас багш нь энд тайлбарлаад байгаа. Эхний гишүү x шүү дээ. X-ийг хуваах нь x косинус квадрат x нэмэх нь косинус квадрат x хуваах нь x косинус квадрат x. За ингээд салгацсан байх шүү. Тэгэхээр эхнийх дээр x-д хурагдчихж байгаа тийм. Тэр юу үлдэх вэ? Ай болчихно. Хоёр дахь дээр нэг косинус квадрат x-д хурагдчихна тийм. Тийм. Ингэж гарч ирж байгаа шүү хүмүүс. Тэгэхээр бидний нэг өгсөн интеграл маань ийм нийлбэртэй болчихж байгаа. За одоо нэгийг хуваах нь косинус квадрат x маань тангс гэдгийг мэдж байгаа тийм. За ингээд тангс байна. За энэ хоёр дахь интеграл маань натурал гэдэг. За одоо энд багш нэг дөрвөн бодлого өгсөн байгаа. За та нар эхлээд бодно. Тэгээд ямар хэлбэртэй болсныг надад хэлнэ дээ. Би одоо та нараа бодолт хийлгээд хүлээгээд байж тэгэхгүй. Энэ маань нөгөө хуваар нь ялгартай байгаа учраас x-с 3-та хуваагаад нөгөө багшийн тайлбарч 2 дугаар жишээ бодлого шүү дээ. Тэрнтэй ижилхэн. За өөрсдөө бод. Хуваагаад. Дараагийн үзэгдэл маань өмнөсөд үзэг баг. Цог механизм.
За хуухаар юу гарчих? За ногдорно. За дөрвөдөр одоо бодож үзье. 2x өргөн тий. Аюулгүй 2x квадрат хасах нь А6x. За хасаад өглөө. За нэмэх 1x. За энд юугаар өгч таар чинь? Игээр өгөн тий. За үлдэгдэл нь x үлдэгдэл нь 2. За сайн байна. Одоо тэгвэл интеграл руугаа шилжүүлье. Интеграл руу шилжүүлэхдээ юу болох вэ? Сайн. 2x дээр нэмэх нь 1dx. За нэмэх нь x бахан x. Сайн. Зөв бодсон. За одоо их хүмүүс авчи. За сайн. Дулмаа шууд хариу хэлж чинь тий. За дэлгэрэнгүй бичлэг гэвэл юу болох вэ? 2-ыг үржих нь x квадрат бахан 2 нэмэх нь 1-ийн их хөнгөц x. За энэ 2 дахь интеграл маань нөгөө L энэ тий. Энэ 2 шууд их хөнгөцөд бичиж ядах уу? Одоо бид нар сурцсан ш. L-ийн x-с руу нэмэх нь c. За сайн. Хоёруудыг хураачих уу? За. За бодол зөв байна. За бийг орхиё. Бийг яагаад үлдээж байгаа юм гэхээр та нар яг саяын энэ нэгдүгээр А-тай ч ижилхэн учраас гэртээ бодъё. Одоо C-г бод. C маань хоёрт зөвхөн x квадрат байгаа учраас яах вэ? Энэ зөвхөн нөгөө x квадратд хуваан тий. Энгийн бутрахаан дүрмээр гишүүн болгоныг квадратаа хуваан. За өөрсдөө бодоод. Үгүй энэ хэдий бодолд оролцсон баха. За бүгдээ ярилцаарай.
Энэ тараас маань юу болж өөрөө? За бичиглээ. x7 зэргийг хонхон x квадрат а за за юм болсон уу? Таарч гинөө? За одоо ураач тий. X-ийн 5 зэрэг. Энэ тураахаар хуваарьт x. За одоо интегралаа төсвөртөн салгая. Эхний интеграл маань x-ийн 5 зэрэгтэй x үү? Хоёр дахь интеграл маань 7dx гэж шүү дээ. За. За энийг сөрөг зэрэг рүү оруулж ш. Газ тийм зэрэг 2 dx. Таарч гинөө? За одоо бүгд их бүгд заавал. Зэрэг дээр агасх нь 7x. Энэ юу? 3 дахь маань сайн байна. Энэ зэрэг дээр нэгийг нэг тий. Өгсөн биз дээ. X-ийн сөрөг нэг болно тий. Ваахан сөрөг. За. За энэ юу болж хүрэх гээд байна? Сөрөг нэгийн өмнөх зэмлэг урагшин тооцохдоо хасах нь болчих тий. За. X маань сөрөгтэй учраас за x-ний 1. X-ийн хариу маань ингэж гарч ин тий. За бичээд ав. Өөрсдөө бодолцоо тааруулж. Яг энэ бодол таарч байгаа хийнх байна. Өөр за тэгдэг нь болчихчих. Нөгөө косинус квадратын болгоно тий. Хариу хэлтэй. Сөрөг 3 тань.
Сөрөг 3 гтангас x 3-1 болох. 3-1 болохгүй. Хасах нь L-ийн x. Яагаад нэмэх нь бол энэ тэмдэг хасах нь тий. Хасах нь L-ийн x. Нэмэх нь C юу? За ийм хариу гарах нь зөв шүү. Бодол тайлбарлах уу яах вэ? Хэрэггүй юу? Тэгвэл тайлбарлаа. Интегралаа салгачих тий. Би буцаад арилгаж өрсөж чадахгүй. Энгийн бутархай дөрмийн хэрэглүүл юм болно тий. Эхний бутархай дээр x-үүдээ хураачих. Хоёр дахь бутархай дээр синус квадрат x-үүдээ хураачих. Бидний интеграл маань юу болж хуурах вэ? 3-ыг хуваах нь синус квадрат dx 1-ийг хуваах нь x dx. Эхний интеграл дээр 1-ийг хуваах нь багш нь энд өвчтэй. Интеграл 1-ийг хуваах нь синус квадрат x-ийн их функцны үлээ сөрөг тангас x тий. Ийм. Тэр 3-аар өгсөн гаргачихаар сөрөг 3 тангас x болж байгаа тий. Хоёр дахь интеграл маань натурал логарифм. Тэгэхээр бидний хариу. Ойлгомжтой юу? Ингээд өнөөдрийн хичээл маань дуусч байна да. Бид нар тэгэхээр хоёр төрлийн интеграл үзлээ тий. Хэрвээ тодорхой хуваар нийлбэр ялгартай байх юм бол хуваад гаргаараа бодно. Нэг гишүүнд байх юм бол энгийн бутархайн дөрөв. Хоёр төрлийн үзлээ тий. Гэрийн даалгавраа тэмдэглээд тавьчих. Энэ маань бидний дараагийн хичээлээс идэв байна. 5 дахь бүлгийн бодлого 21-с 24.